Биднээс 10-5 зэрэг хэдтэй тэнцвэ вэ гэж асуусан байна. За 10-5 зэрэг гэдэг маань 1-ийг аваад 10-аар 5 удаа үржүүлсэнтэй адилхан. За тэгээд бүгдээрээ үржүүлээд үзье. 5 удаа үржүүллээ. За 1-ийг үржих нь 10, үржих нь 10, үржих нь 10, үржих нь 10, 1, 2, 3, 4, 5 байгааз. Тэгвэл энэ хэдтэй тэнцвэ байх вүлээ? За 1-ийг үржих нь 10-ийн 10, 10-ыг 10-аар үржүүлээд 100, 100-ыг 10-аар үржүүлээд 1000, 1000-ыг 10-аар үржүүлээд 100000, 100000-ыг 10-аар үржүүлээд 100000. За тэгэхээр 100000 байх нь. За та нар ажигласан байгаах бид 10-аар үржүүлэх бүрд үржүүрт нь тэг нэмж байна. За 10-аар 5 удаа үржүүлнэ гэх юм бол үржүүртээ 5 тэг нэмнэ гэсэн үг. За тиймээс ер нь бол 1-ийн араас 5 тэг байна л гэсэн үг юм байна. За энэ чи харагдаж байгааз юу вэ гэхээр 1-ийн араас 5 тэг байна л гэсэн үг. За тоолох юм бол 1, 2, 3, 4, 5. За 10-ийн 5 зэрэг 100,000 тэнцвэ байна. За бүгдээрээ өөр нэг төстэй жишээ бодъё. За 67-г үржих нь 10-5 зэрэг хэдэн тэгтэй байх вэ? За үүнийг бодох олон янз арга байгаа. 67-г үржих нь 10-5 зэрэг. За өөрөөр бол 67-г үржих нь бид өмнөх бодлогыг бодсонтойгоо яг адил санааг ашиглаж болно. 67-г үржих нь 1, үржих нь 10, үржих нь 10, үржих нь 10, үржих нь 10, үржих нь 10. За бид энэ хэсгийг аль хэдийн олчихсан шүү дээ. За 1-ийг үржих нь 15 удаа байгаа гэх юм бол энд байгаа хэсэг 1-ийн араас 5 тэг байна гэсэн үг. За 1, 2, 3, 4, 5. За энэ талаар бодох хэд хэдэн арга байгаа. Тэгэхээр хэрвээ энд бичснээр үржүүр хэлбэрээр харах юм бол 67-г үржих нь 1 тэнцүү 67. Тэгээд 10-аар үржүүлэх бүрд 1 тэг нэмнэ. Энэ хэсэг зүгээр л 67 болно гэсэн үг. За тэгээд 10-аар 5 удаа үржүүлэх учраас 5 удаа тэг нэмнэ гэсэн үг. 1, 2, 3, 4, 5. За тэгэхээр 6,700,000 болно. Үүнийг бодох бас нэг өөр арга байгаа. Энэ чинь 67-г үржих нь 100,000-тай адилхан. Тиймээс 67 тэгээд 5 тэг. Тэгэхээр 1, 2, 3, 4, 5. За яг адилхан хариу гарна. За дахиад нэг бодлого бодъё. За энэ чинь 5,700,000-ыг 10-ийн 3 зэрэг хуваах юм бол ноог дур хэдэн тэгтэй вэ? За 10-ийн 3 зэргийг бүгдээрээ мэднэ. 10-ийн 3 зэрэг гэдэг чинь 1-ийг үржих нь 10, үржих нь 10, үржих нь 10-тай тэнцүү буюу 1000-тай адилхан. За тэгээ бүгдээрээ үүгээр хуваана. За энэ илэрхийллийг өөрөөр бас ингэж бичиж болно. За 5,700,000-ыг хуваах нь 10-ийн 3 зэрэг гэхээр энэ маань 10-ийн 3 зэрэг ингэж бичиж болно. За энэ тэнцүү 5,700,000-ыг хуваах нь 10-ыг үрждэг нь 10, үрждэг нь 10. За бид энчээ 1-ийг тавьж болно. Гэхдээ утгад өөрчлөлт орохгүй болохоор 5,700,000-ыг хуваах нь 1000-тай адилхан гэсэн. За ер нь бол аль ч аргаар нь ботсон 10-т хуваах бүрт бид эдгээр тгээс 1-ийг дарна. За тэгэхээр 10-т 3 удаа хуваана гэх юм бол 10-т 1 удаа хуваагаад 1 тгийг дарна гэсэн үг. За дахиад 10-т хуваах юм бол бас 1 тгийг дарна. За дахиад 1 10-т хуваалаа. Дахиад 1 тгийг дарна. Тэгвэл энчээ 5,700 үлдлээ. За үүнийг бодох бас өөр нэг арга нь бид 3 тэгтээ ямар нэг тоогоор хуваана гэх юм бол 3 тгийг нь шууд дарчиж болно. За тэгээ 3 тгийг дарвал 5,700 үлдэнэ. За анхаараарай энчээ 1000 байгаа болохоор ингэж дарж болно. За энд хэрвээ 3,000 юм уу өөр ямар нэг тоо байсан бол үүнийг 3-ыг үржих нь 1000 гэж байгаа. Дараа нь 1000-ыг энэ тэгүүдтэй хурааж болно. Гэхдээ дараа нь энэ 3-ыг тусад нь хуваах хэрэгтэй. Яг цэвэр 1000-д хувааж байгаа болохоор л 10-ын зэрэгтэд хувааж байгаа болохоор л энд байгаа 3 тгийг энд байгаа 3 тгээр хувааж болно. За бас нэг жишээ бодъё. За энэ ч хит хитэн бодлого өгсөн байна. За иймэрхүү асуултууд дасгал дээр гарч иж магадгүй шүү. За 72.1-ийг 10-ын 3 зэргээр үржүүлэхэд таслал за хоосон зай тийш хоосон зай удаа шилжинэ гэсэн байна. За цахим хуудсан дасгал ажиллахад энд дарвал доошоо сонголт гарч ирнэ. За ахин сануулъя. Хэрвээ үржүүлж байгаа бол энд бол 10-ын 3 зэрэг байна. Өөрөөр хэлэх юм бол 1000-аар үржүүлж байна. Үржүүлэхээр илүү их тоо гарна тийм ээ. Бага тоо гарахгүй.
За 10-аар үржүүлэх бүр таслал баруун тийшээ шилжинэ. Ягаад гэх юм бол тоо илүү ихсэж байна гэсэн үг. За тиймээс таслаа хөдөлгөн. За 72.1-ийг 1.10-аар үржүүлэх юм бол таслаа бас нэгээр хойшлуулад 721 болно. За тэр нь ч зөв тийм ээ. За 72-ыг 10-аар үржүүлэхээр 720, 72.1-ийг 10-аар үржүүлэх юм бол 721 байх ёстой. За хэрвээ үүнийг 10-аар 3 удаа үржүүлэх юм бол таслаа зөвхөн 1 удаа биш 2, 3 удаа шилжүүлнэ гэсэн үг. Тэгвэл хариу нь 72100-тэй тэнцүү байх болно. За гэхдээ асуулт маань энэ хариуг асуугаагүй байгаа. Тэд яаж бодсныг л асуусан байгаа. За бид таслал 3 удаа баруун тийш шилжиж байгааг харлаа шүү дээ. Тэгэхээр энд санах ёстой нэг зүйл бол 10-аар 3 удаа эсвэл 1000-аар үржүүлвэл тоо ихснэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За одоо энийг бас бодъё. 56-г 10-ын 3 зэрэгт хуваахад таслал хоосон зай тийш, хоосон зай удаа шилжинэ. За 10-ын 3 зэрэгт хуваана гэдэг маань 10-т 3 удаа хуваахтай адилхан. За тэгэхээр 10-т хуваах бүрт тоо маань бол багасна. За гэхдээ 56-г хараа зарим хүмүүс таслал нь хаана байна гэж гайхаж иж болох юм. Тэгэхээр энд нууц таслал байгаа гэж бодох хэрэгтэй. 10-т 1 удаа хуваахад тоо илүү багасна тийм ээ. Тэгэхээр үндэ бол 5.6 болно гэсэн үг. За ахаад 10-т хуваана. Зарим хүмүүс магадгүй таслалыг зүүн тишээ ахаа шилжүүлнэ гэж яг юуг нь зүүн тишин шилжүүлэх гээд байгаа юм бэ гэж гайхаж магадгүй юм. Тэгэхээр энд зүгээр л тийг тавьчихж болно. За тэгэхээр таслалыг зүүн тишээ 3 удаа шилжүүлэхээр тэг 1056 гарна. За тодруулахын тулд энчээ тэг тавьсан дээр ах. За гэхдээ гол нь бид энэ таслалыг 3 удаа зүүн тиш шилжүүлсэн. Тэгээд бага тоо гарлаа.